Нэвтрүүлгийн эвэн нэтгэгч зүрхний цохилт мэт урагш тэмүүлэх Seiko. Амар бааны үзэгчтэй өнөөдрийн нэвтрүүлэг хоёр эрдэмтнийг урьдсан байгаа. Бидний ярих сэдэв болвол Монголын эзэнт гүрний цэрэг армийн зохион байгуулалт болон түүний чадварын тухай. Ингэхдээ зэрэг дэлхий дээр маш хүчрэг байсан Европын одоо жишээ нь цэрэг феодлын эзэнт гүрэн ямар шүү байсан тухай дүр төрхийг тодруулах юм. За доктор Шагдар, доктор одоо Базарсаран хоёрыг урьсан. Энэ хоёр эрдэмтэн маань бол яг 13 дугаар зууны үеийн Монголын эзэнт гүрний цэрэг армийн зохион байгуулалт зэр зэвсэг энэ бүхний одоо нууцыг судалсан Монголын түүхийн шинжлэх ухаанд онцгой хөв нэмэр оруулсан эрдэмтдч үздэг. Өөрөөр хэлбэл Монголын эзэнт гүрэн дэлхийг эзэлсэн, Евразийг эзэлсэн гэж ярьдаг боловч үүний цаана ямар айрам, ямар зохион байгуулалт байсан тухай бол их бүдгхэн ийм судалгаатай байлаа. Тэгээд дэлхийн эрдэмтчид судалж байсан. За манай эрдэмтэд өөрсдөө тэр дундаа одоо жишээ нь Монголын Батлан хамгаалах цэргийн судалгааны одоо бүрэлдэхүүнд орж олон зүйлийг тодруулж байгаа. Энэ байдалд одоо монголчууд бид нар талархах ёстой юм. За ингээ эхний асуултыг манай хамтран хөтлөгч Үлзий-Баатар тавина. За тэгээ та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За түн. Тэгээ энэ монголчуудын дэлхийг байлдан дагуулсан түүх нууц хэврээ байна. За тэрийг судалж байна. Тэгээ бахархаж интернетээс гадна туршлага сургамж гэсэн зүйлүүдийг дэлхийн нийтээр одоо сонирхож шүү дээ. Тэгээ ер нь сүүлийн үеийн энэ цэрэг армийн зохион байгуулалтын өнөөгийн орчин үеийн хэв загвар монголчууд дайл холбоотой монголчуудын үүсгэсэн энэ цэрэг дайны үйл ажиллагаа энэ фронт зохион байгуулах товтлогоо хийх бүх энэ стратеги тактикийн үндсийг бол монголчууд бий болгосон гэж ярих нь их болчихжээ тий. Тэгэхээр энэ дээр одоо яг та хэдийн санаа бодол ямар хөө байдгийг жоохон дэлхийн өнөөдрийн орчин үеийн цэрэг арми монголчуудаас юу өвлөж авч үлдсэн юм байд юм. За монголчууд яг одоо бид нар Чингис хааны үеийн одоо их Монгол улс эзэн гүрний үеийн цэргийн тухай ярих гэж байна. Яг цэрэг гэдэг юм аваад үзэх юм бол тэрнээс олон зуун мянган жилийн түүхтэй. Тэгэхээр манай энэ Монгол цэрэг шиг энэ олон мянган жилийн түүхтэй харин бол ховрол да. Жишээлбэл хятад байж болно. 5000 жилийн одоо улс нь баг одоо 5000 жил болж байгаа гэж ярьдаг. Мөн улс оршин гэдэг чинь тухайн дээр үед бол цэрэг бол гол тулгуур нь нэг гол тулгуур нь болж байсан. Гэтэл одоо хятадыг анх байгуулсан Шар Хуанди гэж байдаг. Гэдэг хүн байдаг. Тэр бол одоо хятад улсын хүмүүсийн нэг. Шар Хуандитай өрсөлдөгч гол нэг хүчин нэгтэр хятадын төвөнч бичсэн. Ер нь бол монголчуудын бүрэн нэвтрэх толгойд өвөр монголчууд гаргасан даван дэвтэр тэн дээр одоо хятад хүлээн зөвшөөрөд тэр үед Шар Хуандын гол өрсөлдөгч нь умардын нүүлэлчд байжээ гэд цаашлах юм бол тэр Мансан гэд өвөр Монголын нэрт эдэмтэн тэр умардын нүүлэлч дотроо монголчуудын үг дээдс энэ дотор ч байжээ гэдгийг хэлсэн л. Тэгэхээр бид нар бол яг зэвсэг түвшний 70-80 жил гэл ингээл яриад байдаг. Үнэн чанартай тэр бол яг үгийн дашин хэлэхэд буруу юм. Бараг 5000 жилийн түүхтэй сайн судлах юм бол тийм зэвсэг түвшин байх нь шүү. Тийм ээ. Хүмнээгүй үеэс ихтер тэрний уртл нь бас хаягдаад байгаа. Тэгэхээр энэ бол бид нар цааш судлаад бүр баттай ноттой хятадын сурвалжууд дээр байгаа. Тэрийг одоо манай эртний судлаач археологч нар нотлох байх л та. Тэгээд яг орчин үеийн сая Үлзий-Баатар докторийн асууснаар орчин үеийн цэргийн одоо дэлхийд дахны армийн зохион байгуулалт ерөнхий бүтэц зарчмын хувьд бол Монгол цэргийн нөгөө арвтын тогтолцоон дээр үндэслэн мянгатын байгуулалт гэдэг энэ зарчим бол ялгүй өөрчлөлтөөр ер нь бол гол шугам нь дэлхийн бүх армид явж байна л. Одоо манай
зөвхөн орчин үеийн Монголын ардын цэргийг ингээд аваад үзэхдээ тасаг, салаа, салбар тэгээд цаашаа анги батальон ингээл явчихдаг. Тасаг гэхтэр 10 хүнтэй. Манай нөгөө 10-ын тогтолцоо юм. Тэгээд тэр нь 3.5 ийм тасаг үржээд нэг салаа болоод 3 салаа юм уу ингээд цаашаа ингээд тэр нь ер нь үндэс нь дандаа тэр 10-ын тогтолцооны юм л явж байгаа. Энийг шин бид шууд өөрснөө энэ орчин үеийн зохион байгуулалтыг аваагүй. Нөгөө 20 дугаар зууны эхнээс зөвлөлтийн одоо богдын үеэс эхлүүлээд Оросын цэргийн зохион байгуулалт. Тухайн үед л орчин үеийн гэхдээ тэр зохион байгуулалт ороод тэгээд зөвлөлтийн армийн зохион байгуулалтыг шууд ингээд хуулахад эргээд нөгөө манахаас тэнд очиж авсан юм эргээд арай жоохон хувьсаад ингээд ороод ирж байгаа. Зөвхөн одоо цэргийн анги салбарын бүтцийн байдлыг ингээд аваад үзэхдээ ийм байна. Тэгээд цаашлах юм бол балдны тактик одоо зөвхөн аян хийх марш, аяны марш гэдэг аянд явах журам, байлдааны журам тэгээд бүтэц ингээд бүх юм бол яг аваад үзэх юм зарчмын хувьд стратеги, тактик гэдэг ярих юм бол тэр үеэс улбаатай юм маш их байгаа. Цэргийн нөгөө зохион байгуулалтанд бас учир байна те. Ийм хүч бүрдүүлчихэж байна. Тэгэхээр чи одоо яг бид нар ингээд дэлхийн 2 дугаар дайны дүүх нэлийн сайн мэдэх юм да те цэргийн зохион байгуулалтын. Тэгэхээр энэ ингээд том арим зохион байгуулад ингээд байлдааны ажиллагаанд ороход хөдөлгөхөд тэрний өөрийнх нь бүтц байна. Одоо толгоон сэргийг хэлэх анги. За үндсэн хүч. Тэгээд нөгөө баруун зүүн үндсэн хүчийг хамгаалах бас бүтцтэй. Тэгээд ард нь нөгөө нөөц. Одоо энэ систем чи яг л одоо байж байгаа үстэй тий. Тэр үед чи яг энэ Монгол зохион байгуулалт. Тэгээд тагнуулын анги. Инженерийн анги. Одоо инженерийн анги чи өөрийн нэртэй тий юу гэлээ. Зам гүүр одоо тий. Ер нь бол Чингис хааны үеийн цэргийн анги нэгтгэл аяны журмыг бид нар тогтоож үзсэн л дээ. Тэр зарчим бол одоогийн аль улсын цэргийн одоо том дивиз гэж ярил тэр аянд явдаг тэр журмтай зарчмын хувьд бол яг ижил юм байна. За Чингис хааны үеийн аяны журмыг аваад ирэхээр хамгийн түрүү суурин харуул гэдэг одоо 2-3 өдөрчийн зайтай 3 өдрийн өмнө л гэсэн үг шүү дээ. Тийм 100 км тодорхой газруудад суурин харуулуудыг гаргаад ер нь нөгөө явах зам бүх тагнуулын мэдээ авах босод ингээд харуул гаргаад тавьчихна. Түүний дараа одоо цэргийн хүчээ үндсэндээ 3-4 хуваачих юм уу та. Гол хүчний өмнө талд нь манлай цэрэг гэж харж байгаа. Гол хүчний ард талд нь одоо арын цэрэг сүүлчиг зарим сүүл 18-р зууны үед бол гжиг цэрэг гэж ярьж байгаа. Гжиглүүл гэж ярьдаг. Гжиг цэрэг. Хоёр хажуудаа мөн хажуугийн хайгуул гол хүчээ хамгаална. Тэр хоёр хажуугийн хүч нь гол хамгаалтаас гадна бас нөгөө дайснаас мэдээ цуглуулах ийм бүх юмыг хийдэг. Ийм та. Манлайд ихэд нөөсөө авангард тэрний урд талд нь альгинчгээд мөн байлдан тагнах феринтэй одоо орчин үеийнхэр бол толгоон сэргийлэх гэх юм уу ийм тусгай бүлгүүдийг гаргадаг. Тэгэхээр энэ бүх юмыг аваад үзэхээр одоо хуучин бид нар социализм үед байсан манай Монголын ардын армийн дивизийн аяны журмын зохион байгуулалт тэр хөрөнгөтэй орнуудын гэж ярьдаг тэр ерөөсөө энэ зарчим бол ижлэхэн яг тэр үеэс л олон үсэд ирсэн. Манай гэж бид нар үзэж байгаа. Тэгэхээр л энэ одоо монголчуудаар бас асар том өв юм тийм ээ. Цэргийн орлого ерөөсөө л дэлхийн дахны цэргийн хэрэгт бол монголчууд юм оруулсан зүйл бол маш их л дээ. Энэ за аян дайны зохион байгуулалт одоо энэ цэргийн одоо суурин зохион байгуулалт гэдэг юм уу бүх юмараа бол одоо яриад байх юм бол их сонирхолтой. За ер нь дайн тулаанд одоо ямар шүү арга одоо жишээ нь одоогор бол орчин үеэр тактик шүү дээ. Арга тактик ов мэхүүдийг зохион бодож хэрэглэж амжилтанд хүрж исэн тийм одоо жишээнүүдийн тухай жахан дурдж яриул одоо зүгээр байгаа юм. За энэ талаар одоо шагнал доктор Нөгөө одоо чинь одоогийн дэлхийн цэргийн урлагт давсалт гэж байна. Хориглолт гэж байна. Тийм. Тулгарх байлдан гэж байна. Ингээд одоо хувааж яана л да. Дэлхийн мэддэггүй нэг арга байсан баг. Тэр нь бол буруулах арга гэдэг.
ухраа зугтдаг. Ухраа зугтаадаг. Тололдонгуудаа. Тэр нь бол бодлоготой байдаг. Дөрүүд байдаг. Тэрийг мэдэхгүй за энэ айгаа зугтлаа гэдээ араас нь хөөдөг. Нэг бол санаа амраад энэ зугтаад явлаа гэж санаа амраа сууж яадаг. Тэгэхээр нь шөнөөр ч юм уу хэрэгж ирээд гинтийн давталгаа хийж. Тэр буруулах аргын нууцыг 20 дугаар зуун хүртэл мэдээгүй явсан. Энэ буруулах тактикийг хэрэглэж өгөхөөр өдөж хөдлөх гэдэг тактикийн арга нийт. Өдөж хөдлөх арга гэдэг чинь одоо 3 үндсэн шатаанц бүрддэг. Нэг нь одоо манлай зэрэг гарч ирээд даашинтай байлж яснаа. Ялагдсан хүч дутж байгаа юм шиг болоод дөрөв үзүүлээд. Нэгдүгээр шатна. Дөрөв үзүүлээд жоохон байлж байгаа. Тэгээд зүхтааж эхэлдэг. Одоо зүхтаана гэдэг маань сайн шигдсэн буруулах хэсэг нь. Хоёрдугаар шатна. Яг тэр үед бол жинхэнэ бүр зүхтаагаад алга болоо гэх юм бол ерөөсөл морины хурдаар алга болно. Яг буруулж байгаа үед бол даашныг өгдөгөөд гэв өнтгөн очиж даашныг эргэж нэг ноцсноо буцаал даашнаа ерөөсөл өгөөж дагуул аваад гол энэ цул хүчийн алдагдуулаад цувруулад нохоо хэрэг. Тэгэл ингээл нохоо хэрэг чинь нохоо ингээл юм заамчиж явдаг шиг л нуус төвшөний тайлбар дээр бол гадаамгаа энэ тайлбарсан багш. Тэгж явж байгаа л даашнаа цувруулад ингээд үндсэн нөгөө нэгдсэн цул хүчийг алдагдуулж байгаа. Хүчийн сарны очиж байгаа. Яг тэгэл зүхтаагаал нөгөө даашныг яллаа гэл ингэж бодоод байсан үед нь үндсэн нөгөө Монгол цэргийн хүч нь зохистой газарт бүгдсэн. Тэр бүгээнд оруулаад зүхтааж ясан зэргүүд гэв үнтэй иргэд хараад хоёр хажуугаас нь отооны зэргүүд гарч ирээд ардлаас нь даашны зэргүүд гарч ирээд ингээл тасаа зөгдөг. Энэ аргыг маш олон бүр өнөөгийн үеэс хэрэгжилж байсан. Их Монгол улсын хувьд бол тэр сартуулын хоризмын байлдаанч урагшаа явсан хятад ч ер нь Оросд зөндөө хэрэгэлсэн. Энэ өдөж хөлөх гол арга бол их одоо гол аргуудын нэг нь. Энэ аргын тэр хүч нууц нь юу гэдэг вэ гэхлээрээс аливаа одоо байлдаан чинь тэмцэл шүү гэдэг юм. Аливаа тэмцэлд хоёр бокстон байх гэхэд ялгал хэрэгтэй. Санаачлалыг гартаа авахын тулд үзэж байгаа шүү. Тэгж байгаа. Санаачлалыг гартаа авах. Тэгээ санаачлалыг гартаа авах гэдэг чинь одоо намайг хүн хөөгөлтэй. Тэгэхээр хөөгж байгаа би санаачлалыг гартаа асгаж яана уу? Тэр үзэгдлийн. Хөөж байгаа хүн атгаж яана. Уул нь хөөж байгаа хүн атгаж байгаа юм биш үү? Хөөгж байгаа хүн атгаж байгаа байхгүй юу? Би энэ булангаас авах тэр миний араас тойр шүү дээ. Яа тий дагуулаад. Тийм тэр чинь би тэнийг тийм уралдагтай тэмээш хөтлөж байгаа байхгүй юу? Тийм утгаар тэр санаачлалыг тэгээд нэг буланд очиж жагаад гараад ирэхлээр нь хусчих нь одоо ийм л зүгээр ерийн лог байхгүй юу? Ерийн лог. Тийм тэнд л одоо тэр аргын одоо нууц нь санаачлалыг гартаа атгаж байгаа байхгүй юу? За тэгтэл байлдааны өөр хэлбэрүүд бол ялангуяа суурьшмал томоохон хотуудыг эзлэхэд бол гардаг байсан тийм ээ. Тэр дундаа одоо миний болоод энэ хүмүүсийн сонирхож байгаа бол хоризмыг дайтахаар одоогийн энэ лалын ертөнц Түрк, Ислам, Арабын ертөнцийн зах руу одоо орж байлцсан 7 жилийн аяндаа ингэж байдаг. Энд одоо монголчууд байлдааны ямар аргуудыг хэрэглэж өөрөөсөө тэр үлэмж том тэр хоризмын шинээр гарч ирсэн том эзэнт гүрнийг дарж авсан бэ? Энэ түүхлэр юу байсан бэ? Тэгээ энд бол ер нь дунд зууны байлдаан, дайн байлдааныг авч үзэх чинь монголчуудыг морьтой хамт авахгүй бол болохгүй. Ерөөсөө тэр байлдааны ялалтын гол эксэрүүлж нь л одоо Монгол морь. Юуныг анх одоо хоризмыг дайлахад чинь Тэгвэн зэргийг ихлээд хөдлөгсөн. Одоогийн Кашгараас хундан хаваас хөдлөөл. Тэгэл Памирыг даваал. Тэгэл Памирыг одоо дүн өвлөөр давж байгаа шүү дээ. Яа, Памирын уусаж алтан руу шиг давна шүү дээ. Тэгдэггүй яг л чинь 4000 байна уу өндөр газар даваад одооний Перганы хот руу бууж ирж байгаа байхгүй юу? Перганы хөндий. Үзбекийн Перганы хөндий бууж ирж байгаа. Тэгэхэд чинь Чингис хаан байж нөхлөрөөс одоо Сэрдэр ямарны ирэг дээр нөгөөх Үзбекэд одоогийн Үзбекэд хүлээгээ байж Үзбекэд байж байгаа шүү. Тэгэхээр тэр тэгээд тэн чин Сэрдэр ямарны адгар он нэг төмт явуулаад их рүү нэг төмт явуулчихад тэгээд одоо Чингис хаан
чинь Алаатуу уулын ард сууж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хондоо талбайг аваад үзэх юм бол асар том талбай гарч явах. Одоо Памираас одоо тэр одоогийн Шинжааны ард тэнгис хүртэл хичнээн Афганистан хүртэл тэр их том нууруудын хооронд сууж ш тийм. Тэгэхээр тийм их орон зайд дайсан гэрнэ гэдгийг хоройзмын сэтгэгээгүй. Тэр их том нурууг давж. Памирыг даваад ухаандаа ороод ирнэ гэж сэтгэв. Тэгэл одоо тэр монголчуудын ялтын нэг нууцнд бол тэр маниавар лах чадвартай монгол мордл байсан. Үүнд яг Хорезмын шах бол зөвхөн өөрийнх нь зэрэг 400 гаруй мянга байсан. Манайх болох тэр ингээд бол нэг 120 орчим хамгийн ихний том ихний том. Уул нь бол Хорезмын тэр нөгөө том улсыг байгуулсан тэр Махмед шах бол нэгдсэн хүчээр бэлдээд толгойлж аваад монголчуудыг тагнуулж ер нь эдгээр цөөхөн гэж мэдээлсэн чинь баг бэлдэж эхэлж байсан баг. Сэрдэр ямрын дагуул орж ийн гэж сууж байсан. Гэсэн чинь айхгүй байсан гэж. Гэсэн чинь Чингис хаан бол ерөөсөө Даны санаасыг эхнээс авч эхлээд Зевсвэд тогчор 3 төмтийг тэр Хорезмын цаанаас орж иргэж явуулаад Цааганд тойруулж явуулаад гол хүчин Чингис хааны өөрийнх нь өдөрсөн чинь төрөний хэлдгээр манлаа одоо ард толын гол хүчгээд энэ баруун зүүн гар гэж хуваагдаад одоо манлайд нь Чингис хааны хөвгүүд явсан. Тэд нэр эхлээд одоо гол хүч Чингис хааны гол хүч гарах одоо Алтай тэр Тэнгэр уулын тэр бол зам тавьж явсан байна. Одоо Монгол улс хөвсгөлийн дэргээр Чингисийн зам гэдэг байдаг. Инженерийн зэрэг анги гэдэг. Ер нь инженерийн зэрэг ангил эхэлж байгаа замаа тавиад тэр нөгөө нэг тэрийг явахд ягаад одоо Чанчин бомб гэдэг тэр Хорезмд байлж явах үед хятадаас очсон мэрэгэн очиж олсон их одоо эрдэмтэн хүнийг орсон тэр хүний бичсэн тэмдэглэл дээр байна шүү дээ. Чаншааны ууланд 48 гүүр тавьсан байна гэдэг. Хан өвд. Манлай зэрэг. 48 гүүр болгоно 2 тэрэг зэрэгцэж ингээд зөрөх юм уу зэрэгцэж явах тийм үргэнтэй. Тэгээд нөгөө уулын гол мөрөндөөс гадна уулын том юунууд төр ийм гарч болцшгүй ангал юунууд төр тэрийн дүүргээд гүүр тавиад явсан 48 гүүр тэр үед. Тэгээд яг энэ уурчилж Дайны талбар зам аргыг бэлддэг ийм арга бол бараг 20 дугаар зуун хурцжээд сэргсэн. Дайны театр гэж ярьдаг. Дайны театрыг урьдчилан бэлдэх гэдэг аргыг дэлхийд дахин хэрэгжилж байгаа. Тэгэхэд Чингис хаан бол аль хэдийн тэр үед ерөөсөө явах замаа тэргээр үнэхээр тэр Чаншаан тэр хавар бол зэрэг явахын аргагүй газар чинь ерөөсөө гүүр тавиал явцдаг. Гаталж болохгүй гэсэн том их усл мөрнүүдийн чинь мөн одоо монголчууд нөө тулам юмаа хэрэглээд юуг нь гармын олоод тэгэл явчихж байгаа хэрэг. Гармын олно гэхэд Вьетнам руу дайчээс үеийн Вьетнамын тэмдэглэлд монголчууд гол мөрний юм төвчөөд морин дээрээс нумаар ус руу харваад тэгээ сум нь доошоо өгөн ороод хэдий хэрэг удаж гарчин тэргээр нь гүнийх нь байдлыг хэмжээд тэгээд гарцаа болоод гарч ирсэн юм монголчууд гэж. Тэгэхээр ингээд олон чиглэлээр гів үнтэй монгол зэрэг Махмед шахчин 400 мянган зэрэг нэгтгэж хүлээх гэж байсан чинь тэндээс цэвийн зэрэг эндээс сүйдээ эндээс одоо цагаадаа эндээс зөвчийн зэрэг гэдэг ингээд таллаас нь гів үнтэй мэдээ ороод ирэхтэй Махмед шах бол ерөөс тэр нөгөө нэгдсэн том толдоо хийж чадахгүй чинь бүх хот зэрэг хуваагаад тэгээд өөрөө тэр Самарканд хүлээгээд бэлдэж байгаа. Гэтэл яг ингэхийн тулд Чингис хаан тэр олон замаар зэрэг талгаж сарниулахын тулд сарниулж хүчин сарниулаад тэгэл ерөөсө баруун зүүн гар зэргүүд ээж дараалан тэр хотуудыг ингэж 7 жилийн дайнд бол ингэж ялдаг байсан. Тэр 7 жилийн дай гэдэг бол их урт хугацаа их юм хийгдсэн бай таарна. Хотуудыг яаж эзэлж байв? Одоо жишээлбэл Хятадын хотуудыг эзэлжсэн туршлага байсан байх. Гэхдээ мэдээж дунд Азийн хотууд бол өөр байсан байх. Энэ дээр өөр юм онцлог тактик хэрэгжилж иймэрхүү аргуудаар энэ хотуудыг буулгаж авчаалаа гэдэг одоо бичигдсэн л байдаг шиг санагдаж байна. Тэгэхээр тэр талаар яхан тодруулж өгөөч. За ер нь бол хотыг дайлах
аргаар нэг дөрвөн юмд хувааж болдог юм байна лээ. Тий одоо тэр аргын. Тэгэхээр яг хөглөр ямар ч байсан одоо сэтгэл зүйн дайралт гэдэг. Сэтгэл зүйн дайралт гэхэд одоо мэлчи уулна. Тий одоо буужиг тийм ээ. Тэгвэл одоо зүгээр буугаад өгчих юм бол та нарыг хөндөхгүй. Тий хэрвээ эсэргүүцэх юм бол та нар ялаа идлэн. Тэгээд одоо хаан морилж явж яана гэж бас цоорхуулна тийм ээ. Хаан Монголын хаан үрээд хаан дэргэд ирсэн бол тэгэл бууж өгөхөөсөөр гарахгүй. Бүслээд одоо гаднаас юм орохгүй, дотоос өнгө орохгүй. Таслана. Одоо өөр юунд хятад хэрэгсэн арга хөвлийн хааны үед чинь хотыг тойруулд одоо шууд ухаад тэгээд нохоо тавьчихад унтчихна гэж байгаа шүү дээ. Тий. За гадагшаа хүн гарч ирвэл нохоо ураад иччихнэ тэгээд өөрийнхөө нойрыг аваад сэргүүд амраад сууж. Тэгээ бүслэн. Та бүсэлтийг юм шийдвэд хөглөрөөс боомлолт гэж. Боомлно. Боомл нэг бүр одоо яг тэр бүсэлтэн ч бас дотор харахтай л да. Бүсэлж ягаад гинт тавиад алга болсон. Тэгэхээр явуулчлаа гэдэг одоо нэг чинь хаалгаан онголгоод гараад ирнэ. Эсвэл одоо бүр нэг одоо монголчууд тэднийг гарч зугтах зориуд юу гаргаж өгнө. Коридор одоо хонгол гаргаж өгнө. Тэгээд хэрийн байлдаанд оруулаад дотоос нь гаргаж өгч байна. Цэр ховхолж уушиг цэвэрлэн зөвгийн балтай коплет сагаргүйн диакоп ханиаднаас хагцсан. Амины уур хамгаалтын давхраг үүсгдэг кератин агуулсан тул таны үсийг нялалтсан тод өнгөтэй болох түний Deluxe. 2019 оны өвлийн хувцсны шин загварууд Мишель Экспо төвд өвлийн гоёл үүсгэлэн худалдаанд хямдралтай, урамшуултай үнээр бүгдийг нэг дороос өглөөний 11 цагаас оройн 21 цаг хүртэл өвлийг өнгөлөг дэгжин загварлаг өгтөе. Чимэн байгаа болохоор концерт 11-р сарын 23-24-нд Юби Палас 19 цагаас эрхэм таныг бид хүлээж байна. Тасалбарыг тикет зэгийн 1919 өнгийн хүргэн Юби Паласын газ харилцах хуц 913 933 70 51 51. Цаг орой болсон байна. Энэ үед яагаад хан өрөмдөж болохгүй юм? Хажуу айлын бяцхан хүүг дөнгөж сая унтуулсан учраас. Яагаад зурагтаа хэд чангалж болохгүй вэ? Хөрш айлын охин маргаашийн маш чухал шалгалтанда бэлдэж байгаа учраас. Яагаад үсэрч тоглож болохгүй вэ? Доод айлын настай эмээ амарч байгаа учраас тэр. Сайн хөршүүд нэгнээ хүндэтгэж амьдрал ая тухтай байдгийм. Энэ бол 1.3 сая хүн амтай метрополитен хот. Харин өдөр бүр бидэнд сонголт хийх шалтгаан тулгардаг. Дэлхийн нэртэй брэндүүдээр томилогдсон, хүний хэрэгцээг мөн шийдсэн, дуу чимээ тусгаарлах өндөр зүйлтэй, газар хөдлөлтийн 8 балт төсвөртэй, хотын Азийн бүсэд байрлах, үзэсгэлэн төвлөр, сэтгэл хангалуун амьдралын үргэлжлэл Наран Place. Улаанбуудан уураг болон зөвгийн балаг болсон тул таны үсийг эрүүл тод өнгөтэй болгох төлөв колор. Цэр ховхолж уушиг цэвэрлэн зөвгийн балтай коплет сагаргүйн диакоп ханиаднаас хагцсан. Хоол өвсгөлэн гадны өвсгөлэн болох. Одоо бас байдаг. Тэгэл нэг боомлно гэдэг чинь ерөөсөн тэгэл өвсгөлэн татварч. Бактериологийн дай. Гаднаас жаруулахгүй, тогтоос гарах. Тэгээ өрн зүг явахт ч одоо манай нөгөө техник их сайжирсан шиг байгаа тийм ээ. Янз бүрийн харвах. За байлдааны хэрэгсэл зэр зэвсэг ямар байв Монголын армийн талаар энэ талаар яхан тодруулж. Ер нь бол танк хийсэн. Тухайн үед ялангуяа нөгөө салхалт байлдах энэ үс ихсүүлээд монголчууд одоо нарны уугуул хэлбэрүүдийг хэрэгжилж ялаа. Их хууны уугуул хэлбэрүүдийг. Тэгээд нөгөө нэг одоогийн инженерийн зэргийн гэж ярьдаг. Хэрэм сайжиг доогоор нөхлөх, дэлбэлэх, цөмөлөх ийм бүх юмуд чинь энэ аргуудыг хэрэгжлээд. Тэгэхээр
Ер нь зүгээр жирийн цэргийн хувьд аваад үзэх юм бол Монгол цэрэг гэдэг бол морь, хүн, ном гурван нэгдэл. Энэ гайхамшигтай гурван юм. Яг энэ югаар аваад эсвэл өрөндөө рейсрууд гэх юм бол морь, хуйг, жад, хүн энэ дөрвөн нэгдэл. Ингээд улс Байлдааны гол зэвсэг нь юу, Байлдааны гол хэрэгсэл нь юу вэ гэдэг дээр тухайн армийн хүчин чадлыг тодорхойлдог. Тэгэхээр монголчууд бол ерөөсөө цэрэг бол ерөөсөө ил сэлэмгүй, жадгүй, тэр үсгээр хуйг дуулахгүй байж болно. Ном сумгүй, морьгүй монгол цэрэг байхгүй. Тэгэхээр ерөөсөө энэ гурав тэр дотоо энэ морин ч гэж энэ байгалийн энэ Монголын энэ хатуу ширүүн их газрын энэ халуунд ч төсвөртэй, хүйдэнд төсвөртэй энэ зөгцсөн Монгол морь гэдэг бол бусад үйлдвэрийн морьоос гайхамшигтай. Бэлчээрийн. Монгол хүн гэдэг чинь мөн энэ цаг орчиндоо янз бүрийн нөхцөл дасан зохицсон. Халуун хүйтэн бүх юмд одоо ч гэсэн манай нэг инхээс их ажиллагаанд орж байгаа монголчууд бол дорхоноо дасж байна гэж тийм. Юунод ч Араб, Африкийн урамсгалд дор. Урамсгалд. Дээр нь хүн болгоны ном сум бол ерөөсөө дэлхийд технолог. Ерөөсөө монголчуудын одоо харваач ард түмэн гэдэг нэр армян дүүгчэнд ном сумын ард түмэн гэдэг нэрлэлсэн. Тэгээд армяны нэг ханху бичмээр л монголчуудаа эхлээд байлдаан хэлэх бол хамгийн аимшигтай өгөөд ерөөсөө нэг босод улс амьхтаа нэг толдоо хийгээд өнгөрсөн юм шиг тийм их хохирол учрдаг. Тэгэхээр монголчууд яадаг гэхээр ерөөсөө алсын зайнаас харваж эхэлдэг. Монгол ном сум бол одоо ер нь 400 метр юунаас байлдаан яг ашигтай тусгал гэх юм бол 300 м хүртэл хөнөөх чадвартай 400 хүрнэ. Зарим хүчтэй номнах бол тэрнээс илүү байсан. Тэр армяны гэтэл бусад юунууд болохтой ер нь бол суур улсууд бол нэг 100-аад метрт хөнөөх чадвартай. Тэгвэл чи Монгол зэрэг очоод нөгөөдөл номсомтой зэргүүд нь урдаа гараад харуулах 100 м харуулдаг. Монголчууд 150 200 м-ээс харваад нөгөөдөлийг яадаг. Монголчууд тийм ном үнэхээр сайн байсан учраас монголчууд одоогийн ерөөсөө Араб, Америкийн зэргийн төр хийж байгаа эхлээл агаарын сансрын цохилт гэж эхэлж байгаа шүү дээ. Алсын зэнээс. Тэгээд дайсныхаа гол цэг объектуудыг устгасны дараа явган зэрэг орж байна. Яг энэ зарчмыг монголчууд нээсэн байхгүй хэрэгжилж байсан. Одоо эх орны 2 дугаар дайны үеийн төр артиллерийн бэлтгэл давтгаа хийх нь артиллерийн буюу галын бэлтгэл гэж тийм. Өсвөл цэрэг давшихгүйгээр бөмбөгдөл ажигдаг. Яг энэ аргыг бол монголчууд хэрэглэдэг гэсэн. Ансаас л ерөөсөл тэнд байгаа улсууд бол үнэхээр сэтгэл санааны хувьд маш их хохирдог. Тэгээд хохирол учруулсныхаа дараа сая ингэж таны тэр номны хий зүгээр, сомны хий зүгээр тийм ээ. Тэгээд хамгийн хүчтэй ном гэхтэр юу байгаа байхгүй. Одоо инженерийн хөгсөдөр энтгээр гардаг болж ширхэх ном, төмөр ширхэх ном гэдэг. Тэрний баримжаа бол монголчууд хэрэглэж байсан. Сайхан боллын манживч гэсэн бас хэрэгжилж байсан юм л л. Манжууд Монголоос аваад ингээд яцсан ийм юм дээр. Тэр юу гэхээр номны яг ард тал гэж ирж байгаа. Бүүр талд нь нөгөө нэг эвэр наац, ард талд нь шөрмөснаас. Шөрмөсний доод талд нь одоо хуруу хоёрын өргөнтэй одоо 1 мм орчим уу 1 м жоохон гарan ийм зузаантай ийм тууз бариулын хоёр талд наагаад өгсөн. Ийм ном байсан баг. Тэгэхээр тэрийг төмөр ширхэг. Ширхэг гэдэг маань одоо суд центрийн одоо шөрмөс центрийн ингээ суулгах төр урт нарийнх нэг ширхэг гэдэг. Тэгвэл төмөр ширхэгт болж ширхэгт ном гэдэг маань тийм төмөр ийдсэн ном. Ийм ном болохоор татал нь бол ер нь 70-80 кг. Нэг хүн ингээ 70-80 кг үсэл цайтай. Тэгээд хамгийн хол харавсан жишээ бол тэр Чингисийн жулуу гэж ярьдаг. Чингисийн мэрэгний 335 алдаад тэр нэг 27 жилийн дайны дараа Чингис хаан хамгийн Монголын ноёдыг цуглуулад дараагийн одоо тангад руу явах юм уу ямар ажлаа тэмдэглэх
чуулган заавал хийдэг шүү Чингис хаан. Одоо тэгээд ноёдод үүрэг талгуулдаг. Тим нэгдүгээр хоёрдугаар ялтын баярч бас давхцсан байгаа биз. Тэгээд яг энэ дээр 93 наадам хийсэн болтой. Тэн дээр Чингис хааны ач хүү 335 алд газарт очиж бай онсон байна. Тэр ч одоо 530 гаруй метр гэдэг. 530 гаруй гэж байгаа. Миний алд их 180 см. Миний алдаар явах 592 600 метр. Тэгээд тэнд бай онж байгаа. Одоогийн монголчууд хамгийн сайн АК Калашников автомат буугаар одоо 500 600 метрт бай он гэдэг бол зайнаас тэгтээ бол яг байн том л байсан баг. Үхрийн адууны ширийг хэд хэдийг ингэж байгаад хараад тэгтэл тэр бол гайхамшиг байгаа. А тэр бол байн онох чадвар нь. Нэвтрүүлгийн эвэн нэтгэгч зүрхний цохилт мэт урагш тэмүүлэх Seiko. Бай онохгүй зүгээр хаймсан харуулах гэж ирдэг. Хэн алс харах нь гэхдээ төмөр ширхт ном харуулах юм бол тэрнээс цаашаа 7800 спорт маягийн харваа. 7800 зэв нүүлэх гэж монголчууд дээр хэн хол харуулах нь гэдэг үгсийг наадмын тэмцээн байсан. Тэргээр үзэх юм бол тэрнээс илүү хол газар. Тэгэхээр тэсгээ Евросын одоо дэсвэр зохицох чадвартай монгол хүн хөдөлгөөнд морьтой айрам тэгээд зайнаас тоглох ерөөсөн чадвар өгөх юм байдал бас их давуу талууд байж байна. Тэр ерөөсөө Монголын тэр одоо бол 20 дугаар зуун үрчээд дэлхийн цэргийн орлогын хөгжилт бол маневрын дан гэдэг юм хэрэгэлдэг ус. Одоо энэ бүх тань чи ерөөсөө хойш хөдөлгөөн буюу маневр. Ерөөсөө тэр стратеги тактик хүнсэн зааш. Тактикийн аргууд нь ч маневр тулгарч байгаа. А тэр үеийн 13 зууны суурин улс орнууд бол хөдөлгөөнгүй байдал. Хариуглалтай маягийн давшил. Оросын славуудын юу гэхээр 3 гурвалжин счана гэдэг. Тэгэл тэр 3 гурвалжин тэр хэлбэрээ байрлал алдахгүй давчин тэргээрээ ингэсэн ч ингэж яж байгаа. Монголчууд болохоор чинь нөгөө баруун зуунгаар 3 гээд хагуур чамаалда манла ард талдаа нөгөө гол хөвчтэгээ тэрний ард гизгэлүүр тэгээд хөтөд гээд ардлын сумгоо гээд олон юмтай яг байлдын үйл болохоор ерөөсөө маневр хийдэг. Тэгэхээр монголчуудын дэлхийн цэргийн урлагт оруулсан гол юу бол энэ маневрын дан, маневрын тактикийн үндсийг тавьж одоо өрн дахин бусад улсууд нэвтрүүлсэн. Энэ юу бол технологийн өөрчлөлт тий. Тэр нөгөө жишээлбэл 13-р зууны үеигч нь бол Европ бол хөнгөн морь цэргийг бол ер нь цэргийн доонд байх. Нэг дайсан зогтуул хөөдөг, тагнуул явуулдаг. Нэг тийм юмд хөнгөн морь цэрэг. Тэгэхгүй нэг баахан тэгэл төмөр болсон хөнгөн морь цэрэг ихтер нөгөө рейсрууд тулхал яста. Том явтай. Тэгэл бид нэг шивүүж явган зэрэг шиг шивүүж их садаар төрж очоод тэгэл өсөл төрөл дайрна. Тэг чин одоо тэр лигнисийн нулдаан тэр Польшид болсон тулдаан тэр Монгол зэрэгүүд болохтой Малай зэрэг наач тэр нөгөө төрөх шиг рейсруудыг чинь баахан харуулж цаатлын нөгөө нэг явган зэрэг сулхан салгаж хаяал өөрснөө нөгөө нэг буруулж өдөж хөдлөж хуурамгаар ухарцахтайгаал тэгэл гаргаал юу явган зэрэг рейсрууд чинь өөрснөө мортой том хоёр болохтой баатар тэр хооронд салгаж аянгуудаа дундуур нь утаа тавиад тий бивнийг харагдуулахгүй болол тэгэл хэсгэлэл номсомороо харвал тэгэл ялж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө Монголын юу бол энэ маневрын тактик, маневрын стратеги хэрэгжилжсэн. Одоо тэрнээс ерөөсөө номсон хоёртол Европод нөгөө нэг том бамбай өөрөөсөө том бамбай барьж явдаг шүү дээ. Нэг урт жад хоёр ерөөсөө тийм ээ. Тэгээд бамбааныхаа ард орох үр жирүүлээ ядаар хатгах. Ерөөсөө тэрийг л өөрчлөлтсөн юм шүү. Дунд зуунаас энэ болохгүй нэг тэгэл хөнгөн морь цэрэг бол үнэхээр ийм чухал юм байна гэдгийг ойлгосон байна. Тэгэхээр хойш тэгэл 90 сарууд чи ерөөсөө болио үсттэй. Ер нь тэгэл 90 сарын нэр хүн доноор байхгүй уйгаа даахгүй унтсан мөр босчдаг байсан. Нэг онол тэгэл хамгийн хүн хоёуд болон 70-80 кг байхгүй. Тэгэхээр бүр тийм их өнд одоо
том ресурсууд чинь морин дээр мордуулах гэхээр тусгай тавсан дээр юм гаргаж иж мордуул. Тэгээд чадаа барьсан. Ерөөсөө чадаа барьсан. Чадаараа дүрэл зөрчих юм бол иргэд дайрдаг. Унчих юм бол би даж бас чаддаг. Тийм л байсан. Баял дайны онол цэрэг дайны онол бол ингээд өөрчлөгдөжсэн жишээ бол зүүндээ харагдаж байгаа шүү. Зүгээр канон дээр бид нар харж байгаа нөгөө Наполеоны үеийн цэргүүд бол чаваас ингээд хайрцгаар ингээд өөдөөс нь ингээд буудаад багт нэг яахгүй гэж яваад. Тэр чинь нөгөө цэргийн номдол онолтойгоо холбоотой байх. Тийм хувьсах дайныг хийж чаддаггүй. Тийм маневрын нөгөө тий тактик байхгүй. Тийм маневрлах чадваргүй. Хөдөлгөөнгүй юм тактик хэрэгэлдэг байсан. Монголчууд бол шин тэр хооронд бол хэд өөрж байгаа ш. Нөгөө төгөр энэ монголчуудын дайн тулаан хийхэд нөгөө байгалийн янз бүрийн одоо нөхцөл байдлуудыг ашигладаг. Тэр нь одоо жишээ нь их чухал одоо ялалтын чухал хүчин зүйл болдог байсан гэж зарим юмд одоо бичсэн байгаа. Жишээлбэл уул эсвэл цөл тийм ээ. Хятадын армийг оруулж ирээд өөр хүчин чадал дотоход цөлийнхээ ард гарчихлаа нөгөө арим тэрийг туулж чадахгүй арим байх гэх мэт юм уу. Иймэрхүү өөрөөр хэлбэл ерөөсөө тооцоолох бүхий л хүчин зүйлийг ингэж тооцдог ийм тулааныг одоо хийдэг. Тийм байгальд ойрхон загсаж чаддаг тийм хүмүүс байсан учраас ялсан юм а гэж зарим өвлийн байгаа. Энэ талаар юу байна? Тэгээ энэ одоо тэр монголчуудын ялалт их сурвалж нь юу гэхээр энэ Монголын ахгүй л да. Монгол ахуйгаар авсан. Тэр моринч Монгол ахуйгаар авсан. Хүнийч Монгол ахуй бүтээгдэхүүн одоо ярьж ин нэмэгдэх 100 градус ажиллаж штэ Монгол хүн. Одоо овсод хасгатай өнгөрөөс гэдэг наадахтай градус гэдэг ажил энэ байгаль өгсөн. Тийм учраас байгальтайгаа шилтээсэй. Байгалаа ажиглаж мэддэг, шинжиж чаддаг. Тийм үү. Москва гэж хэлэх чинь Москваголыг дагаж очиод илсэн. Москвагийн зас ямар 2-3 метр өндөртэй зарим газар. Тэнд Москвад тэр ороод ирнэ гэж сэтгэвгүй суусан байхгүй. Ерөөсөө сэтгэх арга байхгүй. Юунаас 20 дөрөвтөөс Кижил гүмийн тэр 700 километр гэдэг юу лээ 700 километр гэдэг үл 700 километр 700 шиг юм ээ. Бэврол яриад байна тэр. Тийм сүлээ чинь одоо ингээд ворцорыг туулаад ирнэ гэж огч сэтгэхгүй. Тэрний яхан гэхээр цохор застай үүдэн л туугаад орсон. Тэгэхээр монголчууд тэр дотоодын одоо яг нөгөө Чингис хаан эзэнт гүрнээ байгуулах үеийн тулаануудын хэв шинжийг харж байхад ихэвчлэн одоо жишээ нь намар орой өвөл дайддаг байсан чанар тэр юм олон хэлэрдэг нь ямар учиртай юм бэ? Тэр нь бол нөгөө морьтойгоо л холбоотой. Тэгээ нөгөө намар морь тарган байна. Өвөлд таргаан хадгалаад байж гэн морь морьтой холбоотой. Нөгөө талаар бол тэр цагийн агаарын одоо хүүтэн бэрхшээлтэй байдлыг бас ашиглаж шít. Гадныхан чадахгүй үед гадны бэрээс ууж явах ерөөсө физиологийн үед даваа учраас тэр өвөл дайцчих. Тэр бүр хэтэрхий одоо хасах төчнгээр асуул мэдээж явахгүй л дээ. Яг тухайн цагийн байдал зохицуулж цэргийн морьтой амраадаг. Ерөөсө одоо халуун газрууд бол зуны үед чинь бол сэрүүн газар очоод байлдаа хийхгүй амарч байгаа ш. Зүгээр нэг жижиг цэргийн хүч одоо тагнуулшвал байлдан тагнах гэж ярьдаг тийм аргыг хэрэгэлсэн юмнууд явуулчаал. Тэгэл бусдын гол хүч нь амарч байгаа л. Тэгэл байлдах болцоотой болж ирэнгүүт яадаг. Монгол цэрэг төрөний бидний ярьсан тэр олон чиглэлээр ингэж явдаг бол ерөөсөө морины тэр байлдааны морныхоо тэжээ бус хаан байна. Тэр нэг цуугаар явчих юм бол эхнийх нь дараагийнх нь юус байхгүй ид жоох юм болно ш. Тэгэхээр чинь олон чиглэлээр ингэж дайсныг бүсэлдэг чинь бол ерөөсөө тэр актморидын хол айсыг дагаж явж байгаа гэсэн. Тэр байгальтай холбоотой гэс нэг юм гэж тэр одоо хүүтний байлдаанд зад орлоо гэж байгаа шүү дээ. Тийм зад орлоо гэж байгаа. Зад орлоо гэж байгаа. Тэрийн одоо юуны яг тэр үед 1221 онд иржсэн Хятадын илч зэмдэглэсэн байгаа шүү дээ. Монголчууд бороо оруулж чаддаг. Тийм үү. Тэгээд одоо өхрийн гэдсэнд байгаа юу морины гэдсэнд байгаа чулууг одоо ингээд самунд хийгээд тарин уншихад ингээд цас бороо оруулж чаддаг гэж. Одоо
тэр арганы нууцыг одоо нээж чадахгүй л биш. Нээж чадахгүй л Байс нь байгаа юу юм. Монголчуудын цэрэг дайны үйл ажиллагаа болвол зүгээр нэг нүүдэлчдийн бүдүүлэг цэрэг дайны ажиллагаанаас нэг өөр зорилготой цэрэг дайны ажиллагааны дараагийн нэг том зүйл байсан байна. Тэр нь юу гэхээр зэрэг хот сууринг тухайн иргэншлийг эзэлж авлаа. Тэгээд тэрийг засаглана. Өөрөөр зүгээр хайчаа яваад өгөхгүй. Тэгэхээр энэ одоо айрамтайгаа хэр одоо энэ улс төрийн бодлого тухайн газрыг одоо засаглаж одоо үлдэх энэ одоо бүтц юмнууд нь одоо хаанаасаа хийгдэг яаж ийсэн юм одоо энэ төрийн бодлого улс төрийн айрамын зохион байгуулалтад байсан бай таарах байх. Жишээлбэл хотын дарагчаар тавилаа гэд эзэлчихэд хотод дарагч тавиа явуулаа шүү дээ. Хотын дарга тавиад явуулаа. Энэ талаарх одоо мэдээллийг сонирхол бол одоо юу байна? Ер нь бол монголчууд одоо байлдаад өнгөрсөн газар дээр там цэрэг гэж тамаа цэрэг гэж байна. Гарнизон тамаа цэрэг гэдэг бол аль нэг хот суурьнд Гамилдан байхгүй. Ер нь бол хот суурингийн гадна бие даасан хувааргнууд тодорхой хэмжээний газарт хяналт тавиад байж. Тэгэхээр энд нөгөө бослог өмнө гарах юм бол тэрийг очиж дарддаг. Ийм юм гарлаа. Эндээс цэрэг ирэх юм бол энд ирж чинь шүү гэдгийг нөгөө мэдээлэл гол хүчтэй мэдээлнэ. Тэрнээс өмнө тэд нартай байлдаа их ийм үүрэгтэй ийм цэрэг одоо тухайн үед ямар нэгэн дайсан гэрлээ гэтэл дор марч одоо тэрнтэй байлж дарддаг юм. Энэ бол 20 дугаар зуун нөгөө нэг Америкт нөгөө төргөн барилуулах хүч гэдэг бусад олон орнууд чинь яг төргөн барилуулах юм гарлаа гэхэд шууд авчлаардаг юм хүч бүс нутгуудад барилуулж шүү дээ. Яг энэний зарчмыг монголчууд тэр үед анх үнслээд энэ тамаа цэрэг бол бий болгож байна. Одоогийн хотын гарнизон маяг юм уу? Гарнизон маяг юм уу? Гарнизон болохтой хот дотор байгаа. Хот дотор бол яг өөрсдийн эзэлсэн газруудаа хүн амын тооллого явуулаад нохоо юмын хүртэл тоолоод нөгөө 10-ийнхаа тогтолцоонд оруулаад өөрсдөөс нь дарагчтай тэндээс Монгол дарагч өөр улсууд жишээлбэл хоризмын өндөгч чинь хятадаас авчирсан худалдаа ашигмаар тэр хотын амьдрал мэддэг хүнээр визирүүд тавиад хятад байх чинь бол арабаас очиж тэнд усаж тавих дээр ингэж зохицуулаад хяналт тавиад тодорхой зохион байгуулалтанд ороод тэнд ямар нэгэн өмөө саман гарах юм бол тэрийг дарах цэргийн тамаа цэргийн хүчийг байрлуулад ингэж явхтаар тэнд бол ерөөсөө явах. Тэгээд том хэрэмтэй хотходог бол бүх хэрмийн өөрсдөр нь нураалгаад цэргийн үйлдвэрийн юунуудыг нь устгуулад тэгэл ер нь тэгэл өрснө тариага дээр амьдрахаараа амьдр. Тэгвэл нэг хэсэг нөгөө гадны төгсдийн бичлэг шиг хитрхи тийм одоо мүлжлэг дарлал явуулдаг. Хэрвээ монголчуудын дагаар орсонд бол 10% одоо татварл оноод. Одоо манайх ч гэсэн нийгмийн татвар 10% явуулдаг шүү. Тийм л тэр бол хэмжээтэй. Тэрнээс яадаггүй. Зүгээр тэр нутгийн нөгөө тэр даргач тэр нутгийн өөрсдийнх нь ноёд болох тэр монголчууд яаж яана гэж илүү аваад нөгөө ард түмнээ яадаг нь мөлждөг. Тэр нь болох тэр нөгөө энгийн улсуудаа болох тэр монголчуудын юм шиг ойлгодог. Тэгээд түүхэндээ тэгээд орцсон тийм юм шиг. Тэгэхдээ ерөөсө тодорхой тогтолцоонд оруулаад тоолгын минь оруулаад тэгээд тэндээс ч нөгөө цэрэг гадагшаа явж байгаа цэрэг автомордын хохирол гарна хүнсээ татварлаж явна цэргүүд одоо сайн дураараа эзэлсэн монгол цэрэг зөндөө усал байж. Түүнээс гадна бусад газар хот суурин байлдан болж байгаа газар бол нэг хотын эзэлсэн ардуудаас одоо монголчууд хашилж гэж ярьдаг, хаширч гэж ярьдаг. Тусгай нөгөө явган цэргийн өнөөдрүүдээр хот цайзын гадна монголчууд өөрөө шууд очих юм бол хохирол амсах учраас тэр нутгийнхны улсуудаар хот цайзын гаднах гууг бөгдүүлэх, шорон далан босгох бүх тийм ажлуудыг тэр хашлын цэргүүдээр нутгийн цэргүүдээр хийлгээд тэгээд өөрснөө тэн дээр нөгөө чөдөрөөс бос юмнуудаа тавиад дараагийн байлдаанаас бол өөрсдөө гардаж байна. За түүнээс гадна одоо энэ өртөө зам гэж байж худалдааны одоо жишээний торгоны зам гэж байсан. Яг торгоны зам гэдэг нэр томьёо хожим нэр байх л да. Тэгээ энэ бүхэн монголчуудын хяналтанд байсан гэхлээр эн чинь төрийн тогтолцоо энэ дэд бүтцийг хянахын тулд бас тийм цэрэг байсан байж таарах гээд байна уу? Ороор хэлбэл одоо Рашид Айдын бичгтээ алтан тартай одоо баялаг толгой дээрээ тавиад Багдадаас дайдаг хүртэл явхад нам гүн байна гэдэг чинь ийм их одоо онцгой хяналтыг тогтооход мэдээ цэргийн хүчил байсан байна. Энэ цэргийн ямар зохион байгуулалт ажиллаж исэн байдг юм ийм юм дээр мэдээлэл илдэв байж гэнэ үү? Цагдаа цэрэг.
За ер нь одоохондоо торгон замын дагуу хотууд одоо төдөн зэрэг үлдээв гэсэн тийм бүхэн баримттай нэгт би олж үзээгүй юм байна. Зүгээр ерөөсөн баруун тийшээ хийсэн дайчинд бол торгон замаар л явсан шүү дээ. Тэгсэн. Эхлээд тангууд орхоцсон яг уу юунаас алтан улсын баруун гараас нь салгана гэсэн бодлого байсан тийм үү? Тэгээд холбоотон улс. Тэгэхээр тэрийг эхэлж явах зөвхөн гэсэн боловч гол юм бол юу торгон замын зангил агатгаж авах гэсэн. Тэгэл одоо баруун тийшээ хийсэн аян дан чин торгон замын дагуу явал юу гэж байгаа одоо юу гэж байгаа шүү дээ. Африк Игэл гэж байгаа шүү. Хожимын үр дүн нь бол торгоны замын сэргэн мандлыг монголчууд тэр үднийг өндөр түвшинд гаргасан. Ер нь бол тэр байлаг ажиллаад байх тэр ингээд өвтөө замын хажуу өвтөний авдт бол ер нь бол цэргийн зохион байгуулалттай бүгдээ. Тэр хөтөч нар гэдэг байдаг цэргээ дагаж явдаг. Түүнээс гадна улаарч нь бүгдээ цэргийн үүрэгтэй тодорхой хэмжээнд бол байлдах тийм хүч тэнд хамгаалалтын хүчийг үлдээдэг байсан байна. За тэгэхээр нэг юм асуулт асуумаар байна. Монгол цэрэг бол ер нь Монгол улс бол тугийн өндөр соёлтой. Туг сүлд гэж одоо шүтдэг. Тэгээд цэргийн тугийн төмтийн туг, мянгатын туг гэдэг чи одоо тэр цэрэг айрам, тэр арвт одоо жанжингуудын одоо амь настай дүүдэг тийм хэмжээний чухал зүйл байжээ. Тэгээд сүүлийн үед бол одоо бид нэр социализм үед одоо манай айрамдж байгаа тийм ээ. Ангийн тугаа хамгаалдаг, ангийн тугаа Неваалн гараад хамгаалдаг. Зөвлөлт холбоот улсын үед л нэг юм туг шүтгэл нэг юм яваад байгаа. Тэгээ энэ манайхаас гарсан биш байгаа гэж зүгээр би бол зүгээр хөвдөөс хийж хэлдгийн тийм баримт байж болох уу? Ер нь холбоод ярих. Би ч гэсэн санал байна л да. Яагаад гэвэл монголчууд тугийг эртнээс шүтэж ирсэн. Яагаад шүтдэг байсан гэхээр тэр хар цагаан туг сүлдээ бол цагаан туг нь цагаан тэнгэрийн одоо тэнгэр мөнх тэнгэрийн шүтгэхтэй байна. Цагаан тэнгэрийн билэгдэл тэр тэнгэртэй хүнийг холбодог гол шүтэн. Хар туг нь тэр харын тэнгэрүүтэй харьцдаг, дайны тэнгэрүүтэй харьцдаг. Догшин сүлд. Тийм учраас тэр ерөөсө тэнгэр мөнх тэнгэрийн билэгдэл учраас нэгдүгээр шүтэж байгаа. Хоёрдугаарт юу гэхээр хар тугийг бол өшөө тэр мөнх тэнгэртэй холбоотой нэг домоо гэдэг Чингис хаан дөрвөн хөлт хар тугийг яаж анх тийм Монголтой хамт төрийн юу болгосон байсан чинь нэг удаа дайнд ядагдах тийш хандаад ирсэн чинь эрэнгүүтээ Чингис хаан мөнх тэнгэртэй залбир мөнх тэнгэр минь надад энэ дайсныг ялах хүч харлаач гэж залбирсан. Тэгэнгүүт мөнх тэнгэр хар сүлдийг болгож өгсөн гэдэг. Тэгээ тэр хар сүлдийг монголоор огтолж авахуулаад дайны үе учраас одоо дөрвөн хөлийг чинь би хийж чадсангүй дараа нь би бүтээж одоо цогцуулгана гэж андгаалаад тэр дөрвөн хөлт хар тугийг бүтээснээс хойш тэнгэрийн тугийг бүтээснээс хойш Чингис хаан ганц байлдаан дайнд ялагдаагүй гэсэн ийм домогтой. Тэгэхээр энэ бол монголчууд тэр тугаа яаж хөндлөж ирсэн гэж. Хоёрдугаарт нь нөгөөхдөө 1000 цэрэг бол нэг тугтай. Тэр тугийг бүтээхэд хүн болгон өөрийнхөө байлдааны хамгийн сайн морины дэлнээс туг ус авч тэр тугийг бүтээдэг. Тэгэхээр тэр тухайн цэргийн хувь тэр шүтээнд холбогдчихдаг сэтгэл санааны хувьд ч гэсэн одоо тэр хүн өөр тэнгэртэйгээ тэр тугаараа дамжуул холбогдох учраас ерөөсөө шүтээн дээр. За гуравдугаарт гол тугийг ялангуяа цэргийн тугийг хүнддэг шалтгаан юу гэхээр тэр хар туг бол жанжны туг бол ерөөсөө удирдлагын гол хэрэгсэл. Туг тодорхой ёстой байлдааны донд хаашаа дохно яаж хөдөлнө түүний дагуу тэр цэрэг зохион байгуулах. Тийм учраас тэр тугийг аимшигын хайрлагаас өөр арга. Нэгдүгээр. Хоёрдугаар тугийн дэргэд нөгөө жанжин хамгийн том ноён маань цэргийн хаан маань байж байгаа. Тулааны удирдна. Тийм учраас туг хамгаалахгүй бол ялагдана. Тугаа алдлаа гэдэг чинь хаан байхгүй, удирдлага байхгүй. Зохион байгуул сарна. Ерөөсөө ингээд бүх юм дууссан. Тэгээ байлахад ер нь туг будааж авах гэж байна. Хайсан хэрвээ тугийг будааж аваад өөр тийш нь ингээд дохих юм бол нөгөө зэргийн чинь байлдааны дээр жагсаал журам бүгдээрээ алдагдаад ингээд сүрэх учраас тугийг л одоо Монгол цэрэг бол шүтээж энэ уламжил яг өөрийн чинь хэлснээр ингээд бусад алтан ордоор дамжаад Оросоор дамжаад ингээд бусад орнууд ингээд тэгэл манад тугаа алдвал анги татан
үлддэг. Энэ баялалтай дөрвөө баялалтай үед бол дээр үед бол тугаалчвал тэр анги бараг татварууд тийм жохол бүр одоо тийм жохол Орос манай хоёрсон. Тэгээд тооны үед ч гэсэн одоо нөгөө дан тулаан болоход дандаа хорооныхоо тугийг авж гараад идэг шээ. Тэр чинь бол энэ монголчуудын үнэхээр туг гэдэг бол удирдлагын гол. Тэгээд дээд тэнгэр бүх юмтай хайрцах ийм гол шүтэн юмшил түүнийг амшиг хайрлаг энэ боломжтой ингээл Монголоос бол Евразид ингээд яваад дэлхийн 2 дугаар дайны ялалтын нөгөө 5 сарын 9-ний ялалтын их зогсоолыг ихэд Гитлерийн Германы анги нэгтгэлүүдийн асар их тугуудыг зориудаар цуглуулж авчирж ягаад улаан талбай Кремлийн хөлд ингэж хайдаг. Эн чинь бол энээс хойш одоо тэр судлаачийн өгүүл уншсан юм л д. Энээс хойш нөгөө барууныхын ч гэсэн харсан гэж байна. Өөрөөр хэлбэл энэ чинь ангийн тугийг ийм чухлаар үзэж ийм хялтын одоо жишээ нь эд бах болгодог бол өвөрмөц юм байна. Тэгэхээр тугийг хүндлэх гэдэг ойлголтын талаар өөр ойлголт авч ирсэн. Тухайн цэргийн анги эсхийл гэсэн үг. Тэрийн хаяа дээгүрэн гიშгэлээд гарна гэдэг бол тэрийг ерөөсөө сүүжийн асуудал муу илүүлдэг Гитлер ч гэсэн өөрхий. Тэр чи яг энэ тугаа хүчрэхийг болгох мундаг том хүчний бэлэгдлийг хийх гээд яваад байсан. Энд чинь нөгөө Азиас авчирсан нөгөө хасмаас цагаан дотор хар хас гэдэг чинь явж төвдрөө тусгай илчээ бол тэндээс нам нарыг явж хажуудаа болж байлгаж ирсэн. Тэр нь одоо энэ Украин балгаар түүрэхэд энийг аваад тэр туг болгонд одоо нөгөө тхийн манжлах цацлагыг чинь одоо ингэ хэрэгэлдэг. Энэ элемент чинь бас эндээс манай төрсөн юм а. Манай цэргийн эртний цэргийн соёлын одоо элемент төгсөн хэлбэрээ гэж зарим нь ярих нь хэр үнэтэй байж болох вэ? Цэр ховхолж уушиг цэвэрлэн зөвхийн балтай коплет сахаргүйн диакоп ханятнаас хагцсан. Амины уур хамгаалтын давхраг үүсгдэг кератин агуулсан тул таны үсийг гялалтсан тод өнгөтэй болох түүний Deluxe. Frostar фильмийн жүжигийн дугуйланд явснаар жүжиглэх ур чадварыг эзэмшихээс гадна кино болон клип рекламд олох бүрэн боломжтой. Авьяас чадвараа нээж өөрийгөө бүрэн илэрхийлж бусдад таниулахыг хүсвэл Frostar фильмийг зориорой. Энэ бол 1.3 сая хүн амтай метрополитен хот. Харин өдөр бүр бидэнд сонголт хийх шалтгаан тулгардаг. Дэлхийн нэртэй брэндүүдээр тоногдсон үнийг хэрэгцээг мөн шийдсэн дуу чимээ тусгаарлах өндөр зүйлтэй газар хөдлөлтийн 8 балд төсвөртэй хотын Азийн бүсэд байрлах үзэсгэлэн төвлөр сэтгэл хангалуун амьдралын үргэлжлэл Наран Place. Улаанбуудын уураг болон зөгийн бал агуулсан тул таны үсийг эрүүл тод өнгөтэй болгох төлөв Color. Цэр ховхолж уушиг цэвэрлэн зөвхийн балтай коплет сахаргүйн диакоп ханятнаас хагцсан. Монголчууд тухайн үед хөгжин мандаж исэн бүх нэг зүйлийн нэг гол үнс өгтөр монголчууд дээд зэргийн сахилга журамтай байсан гэж. Энэ явахтар Чингис хаан анх удаа тэр нүүлэлцсэн ер нь дэлхийд хууль цааз одоо гэлээр хууль цааз төрийг бий болгосон. Ерөөсөө тэр Чингис хааны их засаг хуулийг бүх зүйлийг эзэн улсын дараа үед одоо ч гэсэн зарим газар тэндээс авсан хууль цаазын үндсэн хуулийнх нь юу болоод явж байгаа. Тэр үнэхээр тэр хууль цааз гаргаад анх удаа тэрийг дээд зэрэгээр дагаж мөрддөг байсан. Одоо монголчуудыг одоо тийм дэлхийн гүрэн болох ийм хэмжээнд. Тэр хуулийн чанга байсан. Тэр хуулийн чанга байсан. Тэр хууль цаас төрийн тэр юу алдагдаад одоо манжи өсгсүүлэл ингээл тэр чинь өөр усын дөрөнд ороод монголчууд тэр хууль цаатаа мэдхээ болоод ирэхдээ дордож эхэлсэн. Одоо бид нар дахиад дээш тэгвэл
Ерөөсөө хууль цаас өөртөө тохирсон хамгийн инэрэнгүй хэрнээ хамгийн хатуу хууль цаасд болоод түүнийгээ дагаж сахилга батаа дагаж мөрддөг болж байж одоо бид бол хуучин шиг тийм дэлхийн хэмжээний одоо байлд нагуулах биш. Ер нь бол дэлхийн давсан дээр өөр гүрэн төлтөй орон. Гүрэн болох нь болно гэж шагнал доктор. Жохон миний хувьд одоо асуулт юм л дээ. Ер нь их Монгол улсын хүчин чадал юунд байж вэ? Тийм ээ. Тэр дайны дэлхийг эзлэх суурийг тавьсан их Монгол улсын хүчин чадал юунд байсан гэхлээрээс бодготл одоо хааны засаг нэг засаг хаана нэгдмэл. тэр нэгдмэл нэг засаг. Тэр нэг хүний тэр зарлиг бууссан бол тэрийг хинж биелүүл. Тийм одоо юм нэг одоо хүчин чадал нь тэндээ байна. Тийм олон толгойг тийм үлгэрч гардаг олон толгойтой могоо нэг толгойтой могоо бай. Энд маш учир байна. Маш учир байна. Тэгээд монголчуудын эвийн нэгдлийг бол тэр үед бас хангаж чадсан. Чадчихсан. Сүүлдээ яг эзэн төрөн бол одоо тарсан боловч ерөөсөн юун төрөнд тавьдаг үйл санаа бол монголчуудын эвийн нэгдэл байсан. За энэ нэгдлийг одоо задлан бодрох альва арга үзэгдэлтэй бол хатуу хуулиар тавьчихсан. Хатуу хууль гэдэг нь юу гэхээрээс миний бодлоор бол хатуу хууль гэдэг нь цаазаараа утсан чанга хууль биш юм шиг байна. Хатуу хууль гэдэг бол өөрийн үндэсний ёс зансыг тулгуурласан. Ёс заншны юмд нь одоо таарсан хууль одоо биелдэг юм шүү. Одоо ийм бүхэн хууль гараад байдаг биелэхгүй байгаа нь Монголын хөрсөн дээрөө бууж өгөхгүй л байгаа. Монголын хөрсөн дээр бууж өгөхгүй. Одоо нэг талбааны өдөрч гэдэг ингэж гарсан үгүй одоо тэгэл баахан талбай, наадмаар баахан талбай, наадам тарлаа газраар нэг талбай хөвлөрч шүү дээ. Цэргийн хар сүрдийг хийхэд улаан сандаас ураалга гаргаж энэ бүх аймагуд сумуудаас морины хэлгээс авсан. Тэгэхэд бол бид санаагүй байсан л да баярмын ашиглах зохион байгуулж байсан. Дарсан шүү дээ одоо төгтөөтэй одоо эсвэл. Тэрүүгээр хар сүлдийг одоо бүтээж босгосон гэж ардтан үздэг. Тэгэхээр миний хайртай мөрний сүүл энд явж байна. Тэгж байна. Тэгэхээр тэр хар сүлдэнд залбирна да Монгол. Одоо энэс ахгуулаад тэр Монголын нийгэмд нь таарсан хүн бүрийн сэтгэл таарсан хууль гарах юм бол тэр бол биелэх бөгөөд хатуу хууль гэж боддог. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэнтэй Монголын эзэнт гүрний үеийн цэргийн зохион байгуулалт таагдаг арга ов мэхийн тухай, цэргийн эрдэм урлагийн тухай зогсхон одоо сонирхолон эрдэмтэн Базар Сүрэн шагдар нартай ярилцлаа. Ингээд та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн эвент тэтгэгч зүрхний цохилт мэт урагш тэмүүлэх Seiko